боловсрал телевиз Айсландтай хамтран та бүхэндээ хүргэж байгаа. Уралдаантай Цэнгэнтэй хадуу тоглооны нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр би хаана байна вэ гэвэл бид бүхэн зуны зугаатай өдрүүд болон амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлдэг цэцэрлэг түрээлэн дээрээс нэвтрүүлгээ хүргэж байгаа байлаа. Ингээд өнөөдрийн оролцогчд маань хадуу тоглоомын хатуу дивжин дээр байна. Ямар уран бүтээлч түрүүлсэн ирснийг хамтдаа сонирхын угтаа авцгаая. Тавхинд оролцогчтой танилцуулъя. За миний зүүн гар талд манай ногоон хувцастай дуучид баруун гарт шар хувцастай рэпрүүд ирсэн байна. За дуучин Мишель, дуучин Зоригт, дуучин Хишиг далаа. Танай багийн нэр? Зарцаанууд. Зарцаан багийн анхлагч? Жорго. Танай багийн нэр? Арчигчд. Арчигчд багийн анхлагч? Би. Манай рэпрүүдийн баг бол рэпер Энрэл, за Кера, NMN хүрэлцэн ирсэн байгаа. За суглаач хоорондоо хуруудад аль нь төрүүлэх вэ гэдгийг эхлэх хэрэгтэй байгаа. Багийн ахлагч нар шууд хуруудчих. За хурууч нэгээр хурууд шүү. За. Хураа. За ингээд ногоон баг буюу Зарцаанууд багийнхан эхлэхээр боллоо. Тэдэнд амжилт хүсье. За ингээд дуучин Хишиг далаа гараандаа гарлаа. Энэ бол Айсландын багуу хэсэг байгаа. За Хишиг далаагийн хувьд бол өөрөө бол их тийм спортлог. За тэгээд фитнесээр хичээлдэг гэдэг утгаараа бол ямар нэгэн эцэг мэцэг юм байхгүй гэж бол яг гараанд гарахынхаа өмнө бол хэлсэн байгаа. Гэхдээ үйл явц үрдүн хоёр хэрхэн зөрхнүүг хамтдаа харж л байж. Тийм ээ. За ингээд энэ хамгийн хэцүү хэсэг байгаа. Энэ бол бөмбөртэй хэсэг. Энэ бөмбөртэй хэсгийг баг зэрэг норгцсан байгаа учраас хэлтрага нэлээдтэй байгаа. Эхний орлогоороо унах юм бол хоёр дахь орлогыг хийх хэрэгтэй байгаа. Хоёр дахь орлогоороо унах юм бол шууд чигээрээ гүгээд шууд автоматар 1 минутын торгуулийг хүлээх тийм дүрмтэй сануулъя гэлье. За ингээд яалтчгүй бөмбөрнөөс хоёр дахь удаага унсан учраас 4 ясаараа шууд торгуул авч яана гэж хэлж болж байна. За тэгтээ үнэхээр дийлэхгүй байна. За ингээд цаашаага их уул хэсэг рүү бол авирж байна. Энэ бол дээшгээ бол нэлээд өндөр. Энэ хэсэг рүү дээшээ өгсгөд бол нэлээд ядардаг. Гарны бяр болоод хөдний бяр нэлээд шаарддаг байгаа. За гулгаж буухтаа бол бас дүрмтэй байдаг. Ингээд тэрс эрүүгээ доошлуулаад доошоо гулгах хэрэгтэй байдаг юм байлээ. Тэгэхгүй бол бас энэ бас аюулгүй ажиллагаагаа дүрм байгаа учраас гэмтэх бэртэх магадлал нэлээд өндөртэй юм аа. Энэ бол хавцал хэсэг. Хавцал хэсгээр бол хамгийн гол нь унахгүй байх хэрэгтэй. Унах юм бол бас түрүүний 4 ясаар 1 минутын торгуул авч байгаа. За нэлээд болгоомжтой л явж байна. Уулын нь уралдаад байгаа юм байгаа шүү дээ. Гэтэл одоо нэлээд удаан алхаж байна. За энэ бол уулын оргил хэсэг байгаа. За галтуулын оргил хэсэг дээр бол энэ бөмбөгүүд нь нэлээд хөдөлгөөнтэй учраас унах магадaltaй. За тэр унлаа. За дахиад 4 ясаар явах хэрэгтэй байгаа. За энэ бол унаж 1 минутын торгуул авснаас илүү болгоомжтой удаан явж байгаад заавал нөгөө талд нь гарч чадсанараа багта торгуулгүй байх юм бол мэдээж хэрэгтэй баг зайд зайгаа туулсан нь ялагч болох боломжтой. За ингээд ямар ч байсан хамгийн сүүлийн галтуулын оргил хэсгийг давж орж ирж байна. За ингээд товчлуурыг дарснаар түүний цаг тэмдэглэгдэн үлднэ. Цаг. За гадааш өгч хэд вэ? За 4 минут 34 секунд. За бас үнэхээр амжилттай. Гэхдээ торгуул байхгүй. Нэг торгуултай бай. За минутын торгуултай байгаа юм. За яаж юм шиглээ. Энэ ойр ингэж гүүгүүг мөн яаж юм их амсгалч шүү. Унахаар юм байна.
бол царцаанууд өрсөлдөгч багууд юу юм бэ? За амжилт хүсье. За билүү. Бидээ. За дуучин зөрөгт. За дуучин зөрөгт гараандаа бол маш амжилттай гарч байна. За ер нь бол манай уран бүтээлчд маань бол ерөөсөө энд бид бүхний мэдхээр одоо цэцэрлэг түрээлэнд байрлах энэ хөө Айсландын тоглоом дээр бол ерөөсөө урд нь тоглож байгаагүй гүйж үзээгүй гэж өөрсдөө хэлжсэн учраас ямар төрлийн даваанууд байдгийг ямар бас шилдэг зүйл байдгийг бол бас өөрсдөө мэдэхгүй байгаа. Шууд л одоо өөрсдийн мэдрэмжээр хамгийн анхны гүйлтүүдийг хийж байгаа. За зөрөгт бол бөмбөлгүүд дээр бол ерөөсөө сурцсан явж гэрч алга боллоо хаашаа явсан бай. За ингээд хоёр дахь орлогоо хийж байгаа. Хоёр дахь орлогоор унахгүй гарчих юм бол торгуулахгүй мэдээж. За бөмбөлгөөр бол нэлээд болгоомжтой гарсан. За ингээд ямар ч лэлтэн торгуулсангүй. Их уул хэсэг рүү авирч байна. За зөрөгт бол нэлээд хурдтай. Ер нь бол сагсан бөмбөгийг бол нэлээд сайн тоглодог гэдгийг бол бид мэднэ. Бид нар ч бас урлагийнхнаар хаяа заал авч явахад нэлээд хурдтай. Энэ дээр бол бас спортоор хичээлдэг бас мэдээж даваа тал бол нэлээд их байх нь тодорхой. За хавцал хэсгээр бол нүд бол нэлээд томорцол гүгээд байна. За амжилттай давлаа. За хамгийн сүүлийн 5 дахь хэсэг энэ бол мэдээж алтуулын оргил хэсэг дээр явж байна. За баазраа дараа шүү. Цаг хэд минут? За 2 минут 41 секунд. Бас мундаг амжилттай гүйл байхгүй. Торгуул байхгүй. За үнэхээр мундаг бас гайхалтай гүйж чадлаа. За хамгийн сүүлчийн оролцогч Мишель. За Мишель та бүхэн бас мэдэх Universe Best Songs хэмээх наадмын бас шилдэг 25 оролцогчийн нэг болж ирсэн. Энэ наадам маань бас нэлээд олон жил зохион байгуулагчаас анхны л бас шилдэгүүдийн нэг гэж бас дуу хөгжим сонирхдаг хүмүүс бол андахгүй мэдж байгаа баха бас гайхалтай сайхан дуулдаг залуу уран бүтээлч байгаа. За эхний багуудыг амжилттай. За бөмбөг дээр бол яач вэ ингээл бөмбөг бит байгаад ундаг. Энд дээр ус цацсан байгааг та бүхэн ажиглаж байгаа бах. За ер нь бол wipe out буюу хатуу тоглоом дээр та бүхэн бас амралтын өдрүүдээр хагас сайн бүтэн сайнны өдрүүдэд багаараа болон ганцаарчилсан төрлөөр хоорондоо бооцоо тавин өрсөлдөх боломжтой байдаг. За жирийн өдрүүдэд буюу лавг баасан бям гаргуудад бол Айсландын бас дурын заримнаас 3 уутыг авчираад бол энэ тоглоом дээр ирэх үүсдэг юм байна лээ. Их уул хэсгээр одоо уруутахад бэлэн болсон байна. За ер нь 4-ийн дагуу уруудаж байна. Одоогор бол торгуул байхгүй байгаа. Хавцал хэсэг дээр явж байна. За нэгдүгээр үе бол харьцангуй гайгүй буйха ганцаараа гүйж байгаа учраас харьцангуй тайван байгаа. Хоёрдугаар үеийн дөрөн бол арай ондоо байгаа. Тун утгагүй. Та хүмүүс үзээрэй. Энэхөө хатуу тоглоом нэвтрүүлэг маань боловсрал виз Айсландтай хамтран 5 дугаарыг хүргэж байгаа. Өнөөдрийн энэ дугаар бол 2 дахь дугаар нь байгаамаа. Өнөөдрийн энэ хоёр багийн хамгийн богино зайн бас зайгаа туулж чадсан ялагч бол 500 мянган төгрөгийн эзэн болох боломжтой байгаа. Тэгэхээр бол өнөөдөр эдгээр оролцогчид нь хурдтай хүчтэй байснараа бас мөнгө хожих боломжтой байгаа. За ингээд Мишелийн цаг юу болж байгаа бол? За цаг. За яаж вэ? 9 секунд. 3 минут 9 секунд. Зөөргийн рекордыг эвдсэн гэсэн үг үү? Арай эвдээгүй байна тий. За яаж вэ? Яа, амар энэ. Санснаас харснаас бас арай ондоо байна. Юу санснаас хаамаагүй хэцүү юм. Йой. Ачигчд багийн ахлагч Энэрл гүгэд бэлэн болсон байна. За ер нь рекорд нь минут 5 шүү дээ. Чиний хувьд хэрэг үн гэж бодож байна? Минут аа? За рэпер Энэрл гараандаа гарлаа. За Энэрлийн хувьд бол маш тийм хөдөлгөөнтэй юм байлаа. Ер нь бол гүйлтээр хичээлдэг, цэцэрлэг төрөлнгээр ер нь боломжтой байвал бас өглөөгөр ажил албандаа явахаас өмнө нэлийн гүйлт хийчдэг гэж өөрөө хэлжсэн. Тэгэхээр бол нэлийн хөнгөн шингэн байх болов гэж би дотроо бодож байгаа. Тэгээ өөрөө их тийм буйртай анализ хийгээд тойрч үзэж өрөөд бид нар бол нэвтрүүлгийн 4 ясаар нэг гүйл гэж үзүүлэх байгаа. За яалч вэ? Энд дээр ч бас нэг хамаагүй ингэж нэг шууд нэг голын их дээр гүйж байгаа юм шиг гүйж болохгүй ахaltaа нэлийн халтаргаатай. За хоёр дахь орлогоо хийлээ. За
Энерлийн баг буюу арчигчд багийг ахлагч байгаа. За ингээд ялцгаа 1 минутын торгуулаа авсан. За их уул хэсэг рүү авирч байна. За энэ рүү бол маш хурдан явж байна. За энэ нэр нь зургатаар харахад их амархан юм шиг боловч яг өөрсдөө тоглох юм бол нэлээд хэцүү. Хувь хүнээс бас нэлээд авиас болоод тэнцвэр хурд олон зүйл шаарддаг юм лээ. За энэ л бол хавцал дээгүүр бол зүгээр л гэрхэн орон дээгүүр гүйж байгаа юм шиг. За галтуулын оргил хэсэг рүү бол шууд унчлаа. За хоёр дахь боломжийг ашиглаж байна. За энэ дээр бол унахгүй гарах нь бол хамгийн гол нь чухал. Мэдээж унах юм бол торгуул 1 минут. 1 минутын торгуул бол маш багт сөргөөр нөлөөлж байгаа. 1 минутанд бол маш их хугацаа байгаа учраас тухайн багт нөлөө үзүүлээд байгаа учраас торгуулийг алхахгүй байх хэрэгтэй. Хамгийн хэцүү хэсэг нь аль хэсэг вэ? Өмнөлгөө. За багийн ахлагч инрэл хэрэг үүсэн гэж чи хувьд дүгнж байна. Сараа сууж исэн үний хувьд. Бараг л нислээ шүү дээ нэрсээ. Чи нисгөө. Би харин бодож л байна. Би нэг энергэлтэй дөхөмл орж ирэх гэж бодчих. Тийм үү? Тийм. Ер нь чи хэр спортлог вэ? Одоо л намакар. За олонний танил нэр нь бол NMN рэпер Номин. NMN ер нь их шартай юм байна лээ. За одоо та бүхнээс харж байгаараа маш хурдтай. За эхний баг уул хэсгийн 2 дахь уулын даваагаа бол давж байна. Сүүлийн үед бол за энэний уруу бол маш тийм сонин хэлбэр дүрстэйгээр болгож байгааг харж байна. За унчлаа. За эхний бол яалчгүй урд нь нэг гүйж үзээгүй учраас энэ бөмбөлгийг ямар халтаргаатай тэгээд их тийм ойдог болохоор сайн мэдэхгүй. Хоёр дахь унлаа. За чигтэйг инээгээд байна. За ингээд торгуулсан яалчгүй өдрүүлэг 4 мясаар за их болоос хэрэг бол авирч байна. За рэпер NMN-ийн хувьд бол бас олон гой шинэ уран бүтээлүүд нь бол залуучууд болоод хипхоп сонирхогчд бол шимтэн сонсох дуртай. Түүнээс шитэн биширдэг залуучууд бол нэлээд их байдаг. Надаар хэлүүлэх юм. Бас их өрмөц бичлэлтэй бас гоё сүүлийн үеийн бас шилдэг эмэгтэй хамгийн гол нь эмэгтэй рэперүүдийн нэг л би бас хувьдаа дүгнэв юм а. За ингээд хамгийн сүүлийн хэсэг болох галтуулын оргил хэсэг дээгүүр явж байна. За амжилттай торгуулахгүй яваад баг шиг байна. За хурж ирж кнопыг дарснаар түүний цагийг шүүгч бүртгэн авах болно. За цаг 2 минут 22 секунд дэрсэн байна. 2 минут 22 секунд. Яа нөгөө үед ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс бол мэдээж бас арай бас удаан гүйхэн тодорхой шүү дээ тий. Тэгэхээр чи бол эмэгтэй хүний хувьд бол нэлээд сайн гүйж шүү. Би тэгж бодохгүй байна. Дутхгүй гэж бодож байна. Тий. За рэпер Кера. За Эрка гараага эхлүүлж байна. За энэ багийн хувьд бол ер нь хатуу тоглоомд оролцож байгаа уран бүтээлчтэй хувьд энэ багийг нэлээд хүчтэй өрсөлдөгч юм байна гэж хоорондоо бол хэлэлцэж байгаа. Учир нь гэх юм бол ер нь жингийн хувьд их тийм хөнгөн жингийн улсууд нэлээд ихтэй. Энэрл NMN. За алга боллоо. Энэ дээр бол ингэж үсрэхгүй л дээ бас тийм. За урд нь бол яалтчгүй гарч байгаагүй гэдэг нь бол яг мэдрэгдэж байгаа бах. За хоёр дахь орлогоо хийж байна. За хоёр дахь орлогоо амжилттай их бол торгуул байх хэрэгтэй. За сонин тийм нэг царцаа шиг л үсрээд нэгтэй амжилттай давлаа. За их бол хэсэг рүү авирч байна. За их бол хэсгэр за дөрмийн дагуу цээжин дээрээ гараа тавиад болох хэрэгтэй байгаа. Хавцал хэсэг. За ингээд рэпер Кера маань товчлуурыг дарснаар цагийг бүртгэнэ. Цаг 2 минут 27 секундтэй нэгч торгуул авахгүй. торгуул байхгүй. Торгуул авахгүй. Оо баяр үргээ. За мундаг байлаа ш. За сансныг бодвол
Амар. Йоо. Тамхи мамх баг татаарай л гэж зөвлөе да. За онооны байдлыг танилцуулъя. За ингээд ногоон өмсгөлтэй зарцаа багийн оноо. За нэг торгуултаа байгаа. Энэ бол хишиг далай. За нөгөө хоёр маань бол үнэхээр торгуулгүй сайн амжилттай биелүүлсэн. Гэхдээ оноо 10 минут 85 секунд болсон байна. Энэ гурав нийт гүйсэн оноо тийм ээ. За торгуулаа хасцсан уу? За яг 10 минут 85 секунд тийм ээ. За арчигчд багийн оноог танилцуулаач. За арчигчд багийн оноо 2 торгуултаа байгаа. 2 минутын торгуултаа. Гэхдээ багийн гишүүд үнэхээр сайн оролцож 8 минут 52 секунд гүнзгийсэн. За арчигчд баг бол нэг торгуул илүү байсан гэсэн хурдан гүйсэн гэдэг утгаараа нөгөө тийм ээ зарцаанууд багаас бол хамаагүй богино хугацаанд замыг саад бэрхшээлийг туулж чадчихэ. За 2 дугаар үеийн дөрмийг танилцуулъя. Бид нар бол сая бол эндээс гарч гүйж тийш тэндээс орж ирж байсан бол эсрэгээрээ эндээс гарч гүйгээд тэр талаас орж ирэх гэсэн үг ойлгомжтой тийм ээ. За гэхдээ энд бол биднэрт одоо Айсландын маань энэ том зайрмаг байгаа. Энэ зайрмагийг багаараа авч явах ёстой. Биендээ дамжуулаад одоо яадаг юм байгаа. Хамгийн гол нь багийн ажиллагаа хамгийн чухал. Нэг тоглоомноос нөгөө тоглоом руу шилжихдээ заавал гуруула багаараа байх ёстой. Нэг нь төрүүлээд гүйж явж болохгүй тийм ээ. За өөр хэлэх зүйл шүүгчүүд. За өөр ерөөхдөө бол багийн ажиллагаа учраас би биендээ дэмжиж болно. Тэгэхээр нёгийг орхигдуулахгүйгээр би бинийг одоо дэмжиж явахыг бас хүсэж байна. За ингээд манай хатуу тоглооны нэвтрүүлгийн 2 дугаар үеийн даалгаврыг биелүүлэхээр зарцаанууд багийнхан бариан дээрээ зогсчээ. Амжилт хүсье. За царцаанууд багийнхан гараандаа гарсан. За уул нь энэ ачааг бол бариад явах хэрэгтэй гэдэг дуучин зөрөгт маань бол өмдрүүгээ чигцсэн харагдана. За энэ бол багийн ажиллагаа нийлээж байгаа. За эхний гараан дээр бол дуучин ишиглагийн хувьд нэлээд өвчээ гаргасан учраас ялчгүй эцсэн байгаа. За энэ 2 дугаар үе бол их өрмөц. Гараа бариа хоёр солигдсон байгаа. Түрүүн болов шууд их бол хэсгээр орж ирж исэн бол одоо бол 2 дугаар үеэр гараа болж их бол хэсгээс даалгаврыг гүйцэтгээд ирсэн. Тэгэхээр бол нөгөө тал руугаа харж байгаа гэдэг утгаараа дээшээ нэгнийгээ өргөж өгөх багийн ажиллагаа нэлээд чухал учраас нэг нэгээ хаяхгүй байх хэрэгтэй. Хэр эвсэг вэ? Хэр нийтч вэ? Багийн ажиллагаа хамгийн чухал байгаа. За ишиглагийн хувьд бол нэлээд эцсэн байгаа. Яалтчгүй ядраад. За эдгээр маань уралдаж байгаа гэдгээ мэдчихэл байгаа та. За бүр алга боллоо. За ишигтэй бол анх нэвтрүүлгийг эхлэхэд за намайг харж үзүүлээд өгнө гэж ам бардам байсан боловч яалч бас нэг хэцсэн байна. За зөрөгт багийн анхлагч. За энэ дээгүүр бас ингэ явчвал бас их зүгээр юм. За энэ өөрөөр өөрсдийн арга барилыг ашиглаа яваад байна. Их уул хэсэг рүү багаараа авирч байна. За энэ зайрмага буюу ачаагаа бол ерөөсөө газар гэх ерөөсөө барианд орохдоо аваад очих хэрэгтэй гэдгийг бол дүрм сануулъя. Яа. За энэ хоёр маань зэрэгэл бууж байна. За манай царайг хараараа үзэх шүү дээ, тэ. За 2 дугаар үеийн хамгийн бас хэцүү хэсэг бол бөмбөг хэсгийг нөгөө талаас нь явхад бол нэлээд хэцүү. Нөгөө талаас нь явахдаа 1-р үе дээр бол бас өндөрөөс үсэрч ирсэн бол энд бол доороос нь гарч байгаа. Тэгээ маш их ус цацаад байгаа учраас оролцогчтой үед бол халтаргаа ихсэд энэ дээр бол нэлээд эвд үе шаардчихж бөмбөг одоо норцсон бөмбөгүүд дээр бол гүөх хэрэгтэй байгаа. Багийн ажиллагаа нэгнийгээ дэмнэх нэг чухал байгаа. За мэдээч бас дөрөн бол хിവэрээ нэг унсан тохиолдолд дахиад даалгаврыг дахиж эхлүүлээд 2 дахь унах юм бол одоо яалтч шууд 1 минутын торгуулийг оноон дээр нэмж авах учраас л тийм болгоомжтой байж хэрэгтэй болов уу гэж. За эдний багийн нэр бол их сонин нэртэй царцаанууд гэж байгаа. За нэрнээсээ жоохон ондоо байгаад нү яагаад байна. За энэ бол баг уул хэсгийг нөгөө талаас нь гарч байгаа гэдэг утгаараа төрүүлж гарсан бол олсыг доош нь буулгаад нэгнийгээ татах ёстой байгаа. Хамгийн сүүлийн гишүүн бол орж иж конопыг дарснараа бол цагийг бүртгэж авах учраас багаараа явсан төрүүлж гүгээд бол ямар нэгэн амжилтыг ис олно. За эхлээд явсан нэгнийгээ дэмнээд өглөө амжилтгүй болсон. Цаг бол явсаар л байгаа. Энд ямар нэгэн бас хувийн
өөр өөрсдийн аргаа хэрэглээд байсан ажиглаж байхад. За энэ багийн хувьд бол эхлээд арай том биетэй Мишель нь зоригтоо шийдээд зоригтын дээр гараад хишиг далаагаа татах гэдэг тактикийг бол хэрэглэж байгаа юм байна. За хойноос нь одоо нэлээд өгзөгдөж өргөж өглөө. За өөрөө одоо араасаа хүчтэй үгээ гараад ирсэн. За гуруула зэрэг хамгийн гол нь орчихсан. Хамгийн гол нь Айсландын зайрмаг ачаагаа авч гэж гүөх ёстой. За хамгийн сүүлийн гишүүн дарснаар цаг нэ. За онооны хувьд гэх юм бол 6 минут 40 секундэд ирсэн байна. Тэгээд Торгууд байхгүй. торгуул ерөөсөө авахгүй. Багийн ажил үнэхээр сайн байлаа. За амжилт хүсье. Гадаадын зайрмаг хог, дотоодын зайрмаг яг. Танайхан манай зөөрийн манаас судахгүй тоглолтоо хийх гэж байгаа гэсэн нэрээ. 4-р сарын 16-нд зовиг ташигдлаа бит хоёрын анхны хамт сайртай өндө тоглолт. 3-р сарын 6-р 9-р сарын 16-нд тийм болох ч байгаа. Крокус сайн тоглолт. Тохныг өрж байна. Тоглолтод амжилт хүсье. Баярлалаа. За ингээд хипхопчдаас буюу рэпрүүдээс бүрдсэн арчигчд багийнхан нэгэн хүчтэй өрсөлдөгчд гараандаа гарсан. Энэ бол их уул галтуулын оргил хэсгээр бол гарч байна. За эмэгтэй маань за энэ л хамгийн сүүлдний явж байгаа. Эмэгтэй маань төрүүлээ гараа явцсан. За манай шүүгч галаа бол алдаа гаргаж байна уу гэдгийг бол маш ажиглаж цагийг бол давхар шүүж байгаа. Мэдээж энэ хоёр багийн хамгийн бага хугацаанд зайгаа туулсан 1-2 дугаар үеийн оноогоо нэгтгэхэд хамгийн бага хугацаатай мэдээж ялагч болж Айсландын зүгээс бас 500 мянган төгрөгийг бэлэг болгон өгж байгаамаа. Тэгэхээр бол нэлээд өрсөлдөөн нэлээд хүндэрнэ гэж ойлгож болох юм. За энэ л бол гараа өргөөл бууж. За манай хүний мод дурлагсад гэдэг байгаа. Миний хувьд бол энд бол ус цацаад хажуунаас бөмбөг шидээ цаад бэрхшээлийг нэлээд авчруулж өгч байгаа. Мэдээж хатуу тоглоомыг утгаараа бол манай оролцогчдод нэлээд норсон. За тухайн зураг авч байгаа өдөрч гэсэн бас тийм сайхан дулаахан сайхан өдөрч бас байгуулж байгаа сэрүүхэн байсан гэж байна. Нэлээд яалтчгүй хатуу тоглоомд орохоор өдөр бол байсан. За ингээд нөгөө зайрмгийг бол зүгээр л чулуудлаа хашаа давал чулуу шидэж байгаа юм шиг шидэж байгаа харагдана. За эхний оролцогч Эрка маань бол гараад бол багийнхаа татаал байсан. За ингээд гуруула нилээн норсоо. Энд бол багийн ажиллагаа нэлээд чухал. Хамгийн түрүүлээд нэгнийгээ гарах хэрэгтэй. Тэр нь бол бусдыгаа татчих. Цагаа дуусгах хэрэгтэй байгаа. За аль нь хамгийн бага зайд олсоо буулгах хэрэгтэй. Хамгийн бага зайд даалгавраа дуусгах нь вэ гэдэг нь бол багийн ажиллагаанаас шууд хамааралтай учраас хэр эвтэй байна вэ? Хэр хилэлцэж тохирсон бэ? Бас тактика боловсруулсан байдлаас нь олон зүйл шалтгаална. За эхний оролцогч NMN бол гараад ирсэн. За эхний хүн баазраа дарлаа. За эхний хүн ороод ирсэн 12 бол орж ирж байна. За баазраа дараарай. За ингэ зогсож байгаа. Так. Энэ хамаагүй гоё сонирхолтой байна. Яа. За ер нь бол манай шүүгч галаа бол та нарыг бол нэлээд магтаж ярьж нэлээд мэрэгжлийн юм шиг явж байгаа. Эдний багийнхны онцлог нь юу вэ? За энэ багийнхан бол нэг жигд харагдаж байна. Одоо эмэгтэй бол ерөөсөө ишүүдээсээ дутгааргүй бас нэлээд өрсөлдөөнтэй тий. Бараг төрүүлээ яваад шүү дээ тий. Тэгэхээр энэ бол багийг бас аягүй дэмжиж байгаа. Дэмжиж оролцож чинь гэсэн үг. За багийн нийт оноо бол 3 минут 32 секунд. За хэсэг ормын дараа нэгдсэн дүн гарна. За боловсрол телевиз Айсландтай хамтран та бүхэндээ хүргэж байгаа хатуу тоглоом уралдаанд нэвтрүүлгийн маань дүн гарсан байна. 2 үеийн туршид манай багууд маань маш хүчтэй өрсөлдлөө. Манай шүүгч галаа дүнг танилцуулнаа. За тэгэхээр зарцаанууд баг 2 дугаар за үедэр нийлээд 1-2 дугаар үеийн хугацаа нийлээд 18 минут 5 секунд болсон байна. За арчигчд баг маань болохоор нийт 12 минут 25 секунд. Баяр хүргэе. 12 минут тий. За ингээд тий асуудал байх юм бол бас манай шүүгчтэй данс тооцоог шалгаж болно тий. За ингээд нэвтрүүлгийн дөрвөн ёсоор манай зүүн гар зогсож байгаа шар хувцастай арчигчд багийнхан шагналын 500 мянган төгрөгийн эзэд болж байна. Баяр хүргэе. Яах вэ? Яаж юу болж байгааг та нар мэдж байгаа шүү дээ. Манай шүүгч Олимп хүртэл нэг иймэрхүү манай танил шүүгүүл ингээд. энэ бол ядагдсан чи ялагт байлаа. Ялсан юм шиг 500 мянган төгрөг шиг 3 хүн байлаа.
За ингээд та бүхэндээ уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөж байна. Баярлаа. Яа!